өөрчлөлт хий. Зарим хүмүүсийн амжилтанд хүрдэггүй шалтгаан бол тэд амьдралдаа үргэлж буруу хүмүүстэй орооцолдож байдаг юм. Таныг үргэлж доош нь хийж, түлхэж байдаг хүмүүстэй биш, харин хувь тавилантай нь ойлгодог. Таны бусдаас онцгой байдлыг хүлээж авдаг, таныг үргэлж урагш явахад түлхэц өгч байдаг тийм л хүмүүстэй харилцах хэрэгтэй. Амьдрал хөлдөө хүн чирч алхахад дэндүү богино. Хэрвээ та буруу хүмүүсийг амьдралаасаа холдуулах аваас таны амьдралд зөв хүмүүс орж ирэх болно. Заримдаа таныг хойш нь татаж байдаг ганц зүйл бол тантай хамт хэрнэ, таны төлөө биш байдаг асуудал юм. Та бүрэн итгэдэг. Жинхэнэ найзуудынхаа дунд байх үедээ тэдгээр хүмүүс хизээч таны совдонд шунахгүй. Тэд хизээч мөрөөдлийн тань эсрэг ярихгүй. Тэд үргэлж таныг хэн бэ гэж асуухгүй. Харин ч эсэргээрээ байх болно. Тэд таныг сувдаа хөгжүүлэхэд нь туслана. Сувдаа улам гялалзуулахад, сувдаа улам олон болгоход танд туслана. Тэд танд шин санааг өгдөг. Тэд өөрсдийн таньдаг хүмүүстэйгээ таныг танилцуулдаг. Тэд таныг урагш түлхэж өгдөг. Таны бэлгийг үнэлдэггүй хүмүүстэй та хамт байх хэрэггүй. Энэ нь сувдаа гахаан төгсөнтөө ижил зүйл юм. Таны дотоод хүрээнд таныг хинбэ гэдгээр нь үнэлдэг. Таныг амжилт гаргах үед баярладаг хүмүүс байх хэрэгтэй болохоос биш, танаас илүү гарах гэж хичээдэг, таныг буруу зүйл хийнгүүтэл чижилдэг хүмүүс хэрэггүй. Харин танд үнэхээр итгэдэг хүмүүс байх хэрэгтэй. Хэрвээ таны дотоод хүрээнд ийм хүмүүс байгаа бол та яг л над шиг тэднийг дотоод хүрээнээсээ түлхэж гаргах хэрэгтэй. Та тэдэнд сайн хандсан хിവэрэ байж болно. Та тэдэнд холоос найзалсаар байж болно. Гэвч амьдрал танд 100% итгэдэггүй хүмүүст цаг зарцуулах дэндүү хайрын юм. Найзуудын тоо чухал биш, харин чанар нь чухал юм. Надад 80% итгэдэг 50 найзтай байснаас надад 100% итгэдэг 2хан найзтай байсан нь надад дээр. Чи үнэхээр үнийг хийж чадах уу? Миний имэж бас ийм өвчнөөр нас барсан. Чи сард ийм хэмжээний орлоготой ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Чи ойрд эдийн засаг ямар байгааг мэдэж байна уу? Чамайг хүүхдийнхээ төлөө залбирч байгааг би мэдэж байна. Гэхдээ тэд улам л хэцүү болоод байх юм гэж хэлэх хүмүүсийг байлгах хэрэггүй. Таныг хэн гэдгийг мэддэг, тантай нэгдсэн, танд юу гэж хэрвээ чи түүнд зоригтойгоор итгэж байгаа бол найз нь ч гэсэн итгэлгүй яах вэ? Би ч бас чамтай санал нэг байна гэж хэлдэг хүмүүс л танд хэрэгтэй. Хэрвээ чи өөрийгөө эдгэрнэ гэдэгт итгэж байгаа бол би ч бас итгэж байна. Би чамд чамайг чадахгүй гих 10 шалтгааныг хэлэхгүй. Би ч бас үүнийг боломжтой гэж үзэж байна гэж хэлэх хүмүүсийг сонгоорой. Танд таныг чадахгүй гэдгийг хэлж эргэлздэг хүмүүс биш, харин тантай санал нийлдэг, танд итгэдэг хүмүүс хэрэгтэй. Өнөөдөр магадгүй эргэн тойронд таныг үргэлж доош нь хийдэг, таныг хэн нэгэн болж чадахгүй гэдэг, таныг амжилтанд хүрч чадахгүй гэдэг хүмүүс байгаа бол яг одоо хаалгаа хаах цаг нь ирсэн байна гэсэн үг. Мэдээж ингэхэд хэцүү байж болох юм. Гэхдээ та ийм хандлагатай байх ёстой. Чиний шүүлт буруутгалаас болж би хувь тавилангаа амжилттай биелүүлж чадахгүй. Хэрвээ чи намайг доош нь хийж татсаар байхаваас Бурхны надад өгсөн хувь тавиланг би гүйцээж чадахгүй. Би чамд хайртай. Чи бол сайн хүн. Гэхдээ би чамайг өөрийн дотоод хүрээнд байлгаж чадахгүй. Би чамайг холоос хайрлах болно гэж хэлээ. Таны дотоод хүрээнд хэн байх нь маш чухал. Хэн таны багт байхыг та дүгнэж цэгнэх хэрэгтэй. Хэнтэй та өдөр бүр хамт сууж өдрийн цай уух вэ? Хэнтэй та удаан утсаар ярьж суух вэ? Хэнт та өөрийн цагийг илүү зориулах вэ? Тэр хүмүүс таныг босгон байгуулж байна уу? Эсвэл доош нь татаж байна уу? Тэд таныг илүү өндөрт гарахад тусалж чадаж байна уу? Эсвэл тэд таныг хийж чадахгүй гэж хэлж байна уу? Тэд танд бурханлаг байдлаар, өглөгч байдлаар зөв үлгэр дөөрэлэл болж байна уу? Эсвэл тэд залхуу байж цагийг дэмий үрж байна уу? Тантай зөв харьцахгүй байгаа хүмүүстэй цагийг бүү өнгөрөв. Та нарын зарим нь ердөө нэг л зүйл та нарт ямар том нөлөө үзүүлж чаддаг гэдгийг мэдэхгүй байгаа бах. Та тэр нэг зүйлгүй бол өөрийгөө ямар их амжилтанд хүрэхээ мэдэхгүй байна. Та өөрийгөө ямар их өсөж хөгжихөө мэдэхгүй байна. Хэрвээ та өөрт хэрэгтэй нэг л өөрчлөлтийг хийвэл амьдралд ямар их сэтгэл хангалуун байхаа мэдэхгүй байна. Тэр хүн хэдийгээр бидэнтэй хамт байсан ч бидний төлөө байгаагүй.
Энэ хоёрын дунд маш их ялгаа бий. Та өөрийн дотоод хүрээнд байгаа хүнийг танд итгэж байна уу? Танд өгөгдсөн бэлэгт баярлаж байна уу? Мөн таныг хойш татдаг биш, харин урагш түлхэж өгч байна уу? Үгүй юу гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй. Хэрвээ таныг хойш татаж буй хүн байгаа бол та тэр хүнд шударгаар, найрсгаар дотоод хүрээнээс гарах хаалгыг зааж өгөхгүй л бол тэр хүн таныг татсаар л байх болно. Та магадгүй ингэж хэлж болох юм. Наранба, хэрвээ би тэднийг гомдоочхол яах юм бэ? Гэхдээ тэр хүн таныг өөрийнхөө хувь тавилангаас холдуулвал яах юм бэ? Тэр хүн таныг мөрөөдлөө биелүүлэхээс, энэ үеийнхэнд ямар нэгэн өөрчлөлт хийхээс хойш татвал яах юм бэ? Бурхан биднийг хэн гэж бүтээсэн тэр нэгэн болж чадахгүй байхаас илүү муу зүйл гэж үгүй гэж би боддог. Та нарын зарим нь ингэж боддог байх. Энэ хүн намайг хойшин татдаг гэдгийг, надад муу нөлөө үзүүлдэг гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ хүн байхгүй болчихвол надад өөр найз байхгүй болчихно. Би маш их ганцаардах байх гэж бодож байгаа бах. Тийм ээ. Та магадгүй хэсэг хугацаанд ганцаардах байх. Гэхдээ өөрийнхөө төлөө бууж өгөөгүй цагт тэр танд өмнө нь байснаасаа ч илүү зүйлийг өгөхгүй байж таа. Хэрвээ та өөрчлөлтийг хийх аваас танд зөвхөн шинэ найзууд бий болоо зогсохгүй, илүү сайн найзуудтай учирч болно. Та тэр хүмүүсийг миний төлөө байна уу, үгүй юу гэж бодож эргэлзэх шаардлагагүй. Тэд таныг мөрөөдлөө биелүүлэхэд туслаж, таныг хэн гэж бүтээсэн тэр нэгэн болоход дэмжиж өгдөг. Тэгэхээр та өдөр бүр ажил дээрээ өдрийн хоол хамт иддэг тэр хүнээ өөрчлөх хэрэгтэй. Тэр хүн өдөр бүр танд гомдолдог бол та тэр хорийг сүнсэндээ оруулах шаардлага байхгүй. Үргэлж бусад дээр асуудлаа тохож байдаг. Үргэлжил урам зориггүй, гунигийн дуу дуулж явдаг хөршиндөө орсны хэрэггүй. Намайг битгий буруугаар ойлгоорой. Бид хүмүүст тусалж тэдэнд урам зориг өгөх хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс тусламж авахыг хүсдэггүй. Тэд зүгээр л бусдын анхаарлыг татахыг хүсдэг. Тэр бусдаас ирч хүчийг нь сордог. Та тэдэнтэй нэг цаг хамт байхад л яг марафонд гүйчихсэн юм шиг болдог. Та тэдэнтэй хэр их хамт байна? Тэд төдий хэмжээгээр ирч хүчийг тань сорох болно. Тэд бусад хүмүүс дээр бүхий сэтгэлийн шарах, асуудал гомдлоо асгачдаг. Та заримдаа хүмүүсийг зүгээр хайрлахын тулд тэднээс хол байх хэрэгтэй болдог. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та таны амьдралдаа өгсөн зорилгыг биелүүлж өнгөрөөхийн оронд хэн нэгнийг босгох гэж татсаар байгаад дуусах ёсгүй. Таны амьдралдаа өгсөн зорилгыг биелүүлж өнгөрөөхийн оронд хэн нэгнийг босгох гэж татсаар байгаад дуусгах ёсгүй. Заримдаа хэн нэгэнд туслах хамгийн сайхан арга бол тэдэнд туслахгүй байх явдал юм. Учир нь тэдэнд туслалаа гэд тэднийг улам л итгэхгүй болгодог. Тэд тань дээр бүх чингээрээ дараад авдаг. Тэд өөрсдийн зан чанарт, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх шаардлагагүй болдог. Учир нь таал тэдэнд урам өгч тэдний өмнөөс гүйх болохоор тэр. Тэд өөрсдийн зан чанарт, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх шаардлагагүй болдог. Учир нь таал тэдэнд урам өгч тэдний өмнөөс гүйх болохоор тэр. Тэдний хийж байгаа ганц зүйл бол таныг аргалж, таныг удирдах юм. Найзуудаа, та нарт биелүүлэх ёстой зорилго, дуусгах ёстой хувь тавилан гэж бий. Тиймээс та өөрийн эргэн тойрноо үргэлжил танаас ямар нэгэн зүйл авч байдаг хүмүүсээр биш, харин танд ч бас өгдөг тийм хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Төмөр төмрөө ирэлдэг шиг хүн хүнээ уртсалдаг. Би танаас асууя. Таны найзууд таныг илүү хүчтэй нэгэн болгож байна уу? Тэд таныг илүү сайн эцэг их, илүү сайн нөхөр, илүү их өглөгч хүн, бас илүү сайн удирдагч болоход нөлөөлж байна уу? Хэрвээ та галуунуудтай найзалсаар л байвал хизээч бүрэгдүүдтэй хамт нисэж чадахгүй. Магадгүй танд хор болж байгаа тийм харилцаа байгаа бах. Таныг гутрааж, сөрөг болгоноос өөр юу ч хийхгүй. Өнгөрсөнд байснаас тань илүү муу болгож байгаа бол тэр бол хортой харилцаа юм. Хортой харилцаанаас өөрийгөө салгаж чаддаггүй хүмүүст юугаарч тусалж болдоггүй юм байна гэдгийг би ойлгож авсан. Би нэгэн сайхан сэтгэлтэй, маш сайхан эмэгтэйгээр үсээ засуулдаг байсан. Гэвч тэр үнэхээр сөрөг бодолтой нэгэн байв. Сараас сард, жилээс жилд намайг түүн дээр үсээ засуулахаар очих бүр тэрээр үргэлж надад асуудлаа тоочдөг байсан. Байр түрээслэгч нар
түүнтэй хэрхэн шудраг бус харьцдаг. Түүний дүүн ерөөсөө болдоггүй, байнга л илүү цагаар ажиллаж байдаг. Байрныхаа төрөөсийг төлөх мөнгө хүрдэггүй, аав нь маш хүнд өвчтөө гэх мэт. Би тэндээс гарах бүртээ маш их бухимдчихсан байдаг бай. Яг л гүүрэн дээр зогсоод үсрэх гээд бэлдэж байгаа нэг залуу шиг. Түүнийг аврахаар нэг залуу ирдэг. Тэгээд түнд битгий үсэр зүгээр л надад асуудлаа ярил л да гэдэг. 2 цагийн дараа тэд хоёулаа үсэрсэн. Тэр эмэгтэй яг л энэ түүх шиг байв. Би түүнийг байнга урамшуулж, зарим үед мөнгөний тусалцаа үзүүлдэг байлаа. Мөн түүн рүү үйлчлүүлэгчдийг явуулдаг байсан. Гэвч миний хийсэн бүхэн хангалттай байж чадаагүй. Тиймээс би өөрчлөлт хийсэн. Тааж гисэн ажил дээр, сагсан бөмбөг тоглодог газраа, бизнес дээр өөрчлөлтийг хийж чадна. Таныг доош нь татдаг, хүч энергиг тань сордог хүмүүстэй хамт байхад амьдрал дэндүү богино. Таны цаг дэндүү үнэтэй. Таны туулах хувь тавилан дэндүү агуу байх болно. Үүнийг шийдэх нэг арга бол тэдэнд гарах хаалгыг нь зааж өг. Илдэг бай. Гэхдээ та тэднийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Нэгэн эмэгтэй олон жилийн турш хүүхэд хүсээд тээж чадаагүй бөгөөд нөхөртөө хүүхдийг нь гаргаж өгч чадахгүй байгаадаа маш их гутардаг байлаа. Гэвч хожим нь мөрөөдөл биелэн болж, жирэмсэн болж олон жилийн дараа хүүхэдтэй болох гэж байгаадаа маш их баярлжээ. Хүүхэдтэй болсноо мэдсэн эхний хэдэн хоногтоо тэр яг л үүлэн дээр явж байгаа юм шиг байж. Гэвч 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар өнгөрлөө. Тэр юу ч мэдэрсэнгүй. Миний дотор ямар нэгэн зүйл хөдлөхийг би мэдрэх ёстой доо гэж тэрээр бодож байлаа. Сүүлдээ тэр багаагаар улам их санаа зовж эхэлсэн. Гэтэл нэг өдөр түүний гэрийн хонх дурлаа. Хаалганы цаана түүний үеэлэн зогсож байв. Эмэгтэйг хаалга онгойлоход үеэлэн түүнийг тэврэн авч түүнд баяр хүргэлээ. Чамайг хүүхдтэй болох гэж байгааг мэдээд ирлээ гэв. Яг энэ үед тэрхүү мэндийг сонсмогц түүний гидсэнтэх хүүхэд хөдөлсөн байдаг. Тэр түүнд ямар ч онцгой зүйл хэлээгүй, зөвхөн сайн уу гэж хэлсэн. Та өөрийн эргэн тойронд зөв хүмүүсийг байлгах үед тэд танд зөвхөн өглөөний мэнд гэж хэлэхдээ л хүүхэд тань хөдлөх болно. Энэ бол юр усын холбоо. Гэхдээ нэг зүйл байна. Хэрвээ таны хүүхэд хэвлийд тань эрүүл боожиж байх үед та буруу хүмүүст хаалга тайлж өгөх аваас тэд таны хүүхдийг амьд байлгахгүй. Амьдрал үргэлжил муу байна, хэцүү байна, юу ч бүтэхгүй байна гэдэг гомдлогч нэгэнд хаалгаа бүтээл. Тэд таны хүүхдийг эрүүл байлгахгүй. Тэд таны хүүхдийг шаналгах болно. Бусдыг урам зориггүй болгогч нэгэн хаалга тогшоход бүтээл. Үргэлжил чадахгүй гэдэг хүн хаалга тогшоход бүү онгойлго. Надтай хамт шийдвэр гаргаарай. Би хаалгаа зөвхөн хүүхдийг минь хөдөлгөх нэгэнд л онгойлгох болно. Надад урам зориг өгдөг, намайг босгон байгуулдаг тийм л хүмүүст хаалгаа тайлах болно гэрэ. Та зөв хүмүүстэй хамт байх үед, та агуу мөрөөдөлтөө нэгэнтэй холбогдох үед, та өөрийн хувь тавиланд итгэдэг нэгэнтэй уулзах үед, та хоёрын холбоосоор дамжуулан аль альны тань амьдрал өөрийн гайхамшигыг хийдэг. Би энд байгаа хүн бүр намайг сонсох үедээ өөрсдийн дотор байгаа хүүхдийг амьд болгож байгаа гэдэгт итгэж байна. Би ирээдүйн ээжүүдэд сануулмаар байна. Таны дотор гайхамшигыг бүтээх үр байгаа. Тэр үед та би энэ муу зуршлыг эвдэж чадна. Учир нь би дөнгөж сая үрээ хөдлөхийг мэдэрлээ. Би өрнөөс гарч чадна. Дахиад л 2 удаа хөдлөлөө. Хэдийгээр эдийн засаг маш муу байгаа ч гэлээ. Миний ажил бол миний хангамж биш. Та энэ л үед дотроосоо юм хөдлөхийг мэдрэх болно. Та нарын зарим нь эргэн тойрныхон хүмүүсийн сөрөг яриа үйлдэлээс болж өөрсдийн хүсэл мөрөөдлөөс бууж өгсөн байгаа бах. Тэд танд чи хитрхи хөгшин байна. Чи дэндүү их алдаа гаргасан. Чи хизээч бүтэхгүй гэж хэлдэг. Тэгэхээр гол түлхүүр нь энд байна. Хэрвээ та өөрийн хаалгыг зөв хүмүүст тайлж, итгэлийн хүмүүстэй цагийг өнгөрүүлдэг болвол таныг одоо хэн гэдгийг байнга ярьдаг нэг нь биш. Харин ирээдүйд хэн болж чадахыг тань хэлж, урам зориг өгдөг хүмүүст цаг гаргавал таны гидсэндэг итгэлийн хүүхэд дахин амьдрах болно. Үнэн гэвэл цаг нь хизээч оройтойгүй. Та энд хөгшөрдөггүй. Та энд хөгшдөхгүй. Үнэн гэвэл цаг нь хизээч оройтойгүй. Та энд хөгшдөхгүй. Та тийм их алдаа гаргаагүй.
танд өгөгдсөн амлалт одоо ч биелэх боломжтой хэвээрээ. Тэгэхээр одоо та бид хоёроос бусад бүх зүйл хамаарна. Та үргэлж танаас авдаг боловч өгдөггүй. Үргэлж юу хийж чадахгүйг тань хэлдэг тийм хүмүүсийг өөрийн амьдралаас холдуулах хэрэгтэй. Учир нь тийм хүмүүсээс болж таны төрөх гэж байсан хүүхдийн төрөх хугацаа нь хойшлогддог. Таны хүүхдэд, таны мөрөөдөлд урам зориг итгэл хэрэгтэй. Одоо зөвхөн таал буруу хүмүүст хаалга тайлахгүй байх үлдлээ. Найзуудаа, та нарын цаг явж байна. Тиймээс өөрийг танд хурцлж чадахгүй хүмүүсээс болж цагаа дэмий бүр. Таны хамгийн ойрын дотоод хүрээнд байгаа хүмүүс, тантай зүгээр л нэг хамт байдаг хүмүүс байна уу? Эсвэл таны төлөө байдаг хүмүүс байна уу гэдгийг таньж мэд. Таны хувь тавиланд итгэж, таныг хинбэ гэдгээр хүлээн авч баярладаг хүмүүстэй холбогд. Санаж яваарай. Мэдээж тэд сайн хүмүүс байж болно. Гэхдээ тухайн үе нь өнгөрсөн. Хэрвээ та өөрчлөлт гаргахгүй бол тэд таныг хойш нь түлхсээр байх болно. Зөв хүмүүст хаалга тайлах аваас таны хүүхэд хөдлөө зогсохгүй. Төмөрөө хурцалдаг шиг та илүү сайн болж илүү өндөрт гарах болно.